Ард түмний эдүүлгийн соёлын нэгэн дурсгал нь хувцсны соёл юм. Түүнд тухайн ард түмний өвөрмөц өдөр төрөх тусдаг. Тэгвэл бид энэ удаад Монгол эр хүний хиймэр сүлдийг дээдэлсэн Монгол бүс тэлээ уралдаг дажин брэндийг танилцуулж байна. За 2005 оноос хойш тэлээ бүс хийж байгаа. Монгол үндэснийхээ тийм тэгээд энэ өмнө нь бол хятадаас тэлээ зөөдөг байсан юм. Тэгээд ер нь бол хүмүүс ганцдаг тэлээ хийгээд тэгээд тэлээнийх нь одоо чанарыг харахад ч гэсэн ер нь бол жаахан тийм хүмүүс Монгол тэлээ ширийг бол тэр үед тухайд бол айгүй тийм зоон ширээр хийдэг байсан л да, ширийг багтуурдаад. Тэгээд тэр хүмүүс их авдаг байсан. Өдөөнийх айгүй бөөндөд авчдаг. Тэгээд их тэр нэг сонир санагдаад, тийм санагдаад. Тэр чинь одоо анх бүс ихтэй нэг 23 гэдэг Оросын тэр 23 гэдэг нэг тийм нэг айхтар машин бэлдээ. Нэг энэ бол одоо манай арьс сэрнийх бол бүгд л мэднэ. Тэрийг би найзаасаа авсан юм л да, худалдаад одоо тэр хойд бол бас л их л үнэтэй л байсан. Бага мөнгө бүгдийг аваатгаа зөрж байгаа л авсан юм. Тэгээ гэртээ авчраа тавьчихваа гэж одоо ажлын байр сураг одоо байхгүй байсан. Тэгээд яг одоо найзтайгаа ярьж байгаа тэгээд маргааш явуулчихгүй нөгөө найз маань. Тэгсэн би маргааш нүглээ босоод ажиллах гэсэн ажилдгүй нөгөөх маань. Тэгээ их л муу юм өгчиж гээд би бас тухайд бас гомдонгоо ерөөсөө тийм ажиллаж үзээгүй юм. Тэгээд хэд удаа тогон залгаад үзсэн ажиллаагүй. Яг бүтэн жил болсон юм. Манай ягаад гэхээр бүтэн жил болсон гэдэг нь ажиллаж мэдэхгүй юм шиг. Коно тогон залгаал хөлийн виталин гэж гэдэг ажилдгүй дуурдагчгүй. Тэгээд нэг өглөө бүтэн жилийн дараа би гэг мэдэх босоод манай ээж чинь одоо дээр үд тариалан сангааж хад насаараа ойдолчин хийсэн юм л дээ. Тэгээд ээжийн маань нэг дамраа эргүүлж ирсэн надад санагдаад. Тэгээд би ерөөсөө яг хувцсгүй ерөөсөө шууд босоод залгаал педалаа гисгсэн. Тэгсэн нөгөөх маань тачханд дуурайд явж ирсэн. Тэгээд би шууд ерөөсөө удаач шууд зах руу яваал. Тэгээд одоо тухайд би яг ямар арьс аваад яг юу өгч байгаа ч ойлгоогүй л дээ. Энэ бол нэг бүс нэг имерхүүл байдаг юм байна гэж одоо тэгээд хийж ирсэн. За анх ихтэй ч их бодолсон л да тэлэг бол. Ер нь юугаа зүсгэнж мэддэггүй, яаж ихээ хоор дагдгийж мэдэхгүй. Ямар ч анхны мэдтгүүнгээр нэг шир аваад хийсэн. Тэг төмөр ус тахиглаж байгаа л гэж бактери энтэрж байдгийг хэд аргач. Тэр нь байхгүйгээр тэгээд төмөр усаа тахиглаж хийсэн. Нэг 20 тэлээ гарлаа нэг том ширнээс. Тэгээ тэрийг маань авгаа маань захлаад гарсан чинь бөөнчгсөн байсан тэр өдөрт нь. Тэгэл ерөөсөө би болох юм байна, би чадж гин гэсэн ойлголт авсан юм шиг байна. За манай түүхэд бол энэ дандаа Монгол шир арьс, суур арьс гэж ярьдаг юм да манайхаа. Энэ Монгол арьснууд байгаа. Энэ гоёлын одоо энгийн одоо суур арьснууд байгаа. Өнгийн. Тэгээ энэ бол ийм арьснуудаар л энэ түүхийдээ хийдэг бүтээтгүүний хээ. Шир нь бол одоо энэ бол дан шууд ойдолтой тийм хийж болдог. Энэ арьсыг болохоор зэрэг бүсэнд бас тэлээнд 2-оос 3 давхар бас ойж болдог тийм бүтээгдэхүүнүүд байгаа. Хүний хөвсөн загвараар яг хүмүүс янз янз захиална л да. Өнгө, хар бор одоо ягаан гэж одоо энэ улаан өрөө энтергээд захиалдаг. Тэргээр нь одоо хийж өгдөгтэй бид нар тий. Монгол арьсны ер нь бол бостооны одоо хятад солонгос гэл одоо арьснууд байгаад байдаг. Тэднээс давуу тал нь бол айгүй тийм арьс амтай гэдэг энэ бол ярьдаг да. Энэ нь бол хүний гараар их хэлбэр доорход их сайн байдаг. Манайх бол арьсаа наачгаад одоо шууд ингээд энэ зүсгэж машин гэдэг ингээд байгаа. Энэ зүсгэж машинаар ингээд зүсээд одоо ингээд тэлээгээ бэлэн болгож байгаа. Тий. Энэ одоо ингээд нэг бэлдэс гээд гараад ирж байгаа. Дараа нь энэ дээр үзүүр цохно тий. Үзүүрээ цохно тий. За ингээ үзүүрээ цохоод ойж байгаа юм. Нэг 2 дугаар ойдол нь тий. Нэг ч ойж болдог, хоёр ч ойж болдог тий. Ойсны дараа ингээд хээгээд дарж байгаа тий. Тэгээд дараад
Энэ ч одоо төв наст үрд мөнхийн бэлгэдсэн энэ одоо энэ төв наст ч тий. Энэ төв наст хэнүүд бол энэ болохоор зэрэг үүлийн хэнүүд. Үүлэн монголчууд ч одоо айгүй их уран хэрэгч одоо сэтгэхгүй сайтаас очсон юм байна. Учир нь энэ дөрвөн хүчтэй гэдэг чи одоо монголчууд эрт дээр хийсэл бэлгшил ирсэн байхгүй. Зүй одоо ийм их хийнэч болж их монгол хийнэт байгаа. За ингээд тэлээ бол ингээд хээ дарагдаад бэлэг болж байна л да. Энэ үзүр одоо ер нь үзүрг янз янзаар хийдэг бид нар. Одоо нөхөд харна. Одоо 10 жил бүс ижлэхэд ер нь бүсийн манд тийм нэг муу байна, муухай байна гэж нэг хэлсэн тохиолдол одоогор бол гараагүй л байна. Ер нь чанартай манайха ер нь бол их чанар их хүсдэг л дээ. Ер нь бол яг чанар л одоо сайн байвал одоо тэгэл болдго юм шиг санагдаад хийгээд байгаа шүү дээ. Манайх бол одоо энэ тэлэн дээр баталгаа өгж чадна л да. Энэ тэлээг одоо үнэхээр одоо зүвгээд эн чинь ингээд тасраа унчлаа гэж одоо асуулт ярих юм бол одоо буцаагаад энэ дажийн бэрэн дээр авчираад одоо танаа энэ гомдол гаргаж болно. Одоо энэ чинь ингээд дахиад би хэрэг үнэхээр тасраад одоо таны орц цагаар тасарсан байх юм бол манайх 100 буцаагаад яг тэр тэлээгээр чи буцаагаад өгнө. Одоо хятад тэлээ 7000 төгрөгөөр одоо та аваад зүгээд нэг сар зүүхэд манай тэлээ бол ердөө 3 жил зүүнэ. Та энийг бол санаа зовлтгүй одоо бол зүүнэ. Тэгээ энэ бол ийм байгаа. Энэ тэлээ болохоор зэрэг аралгаатай. Аралгаатай бид нар бол аралгаа гэж ярьдаг л да. Энэ сайн чанарын лидрийн хийдэг. Тэг ингээд лидрийн хийдэг. Энэ бол яг цэвэр Монгол арьс байгаа. Энэ болохоор зэрэг лидрийн. Тэгтээ бол энэ бол ингээд урагддаг тасардна гэсэн одоо асуудал байхгүй. Хятад тэлээ шиг баг одоо энэ л гэхэд баг хятад тэлээний одоо тэр чанартай тийм айхтар лидер байгаа сайн. Хоёр давхар бас энэ ялгаа нь бас байгаа. Энэ одоо манайх бол одоо энэ хоёр хадаастай энэ хоёр давхар арьсан тэлээ байгаа л да. Хоёр ойдолтой. Энийг бас үзүүлье би. Энэ дээр ийм учиртай. Энэ яг төрөвхтэй адилхан хоёр давхар. Ингээд хоёр давхар. Энэ нь ч арьс, энэ ч арьс, энэ ч арьс. Энэ болохоор зэрэг үнийн ялгаа бол байдаг л да энэ дээр. Энэ бол хоёр давхар арьс, хоёр арьс орсон учраас сайн байдаг. Энэ болохоор зэрэг нэг лидрийн нэг арьстай. Хятад арьс тэлээ бол ерөөсөө ийм бүтээн арьс гэж байдгүй. Дандаа тийм буталсан арьсыг ер нь бол буцаад үлрийн явгаар одоо боловсруулад тэгээд одоо ширэн тэлээ гэж бид нар зараад байгаа. Энэ бол одоо монгол шир байна энэ. Энэ бол бас одоо ингээд ойж одоо болно, ойхгүй байсан ч болно. Одоо ингээд дангаараа ийм одоо ийм цулгай ширэн тэлээ бас байдаг тий. Энэ одоо эмхтэй толтой тэлээ байж олон хүүхд зүүдэг. Энэ одоо бүгд одоо ийм хоёр давхар ийм одоо ийм арьсан тэлээнүүд байна. Манайх бол одоо энэ бас энэ дээр энэ бас нэг нурууны ус хийдэг л дээ. Ширэн одоо энэ бол ширэн одоо танилцуулахад энэ ардаа ийм бас нэг хөлс шингээгч гэдэг нэг юм хийж байгаа тийм. Энэ болохоор зэрэг дотроо хүмүүс одоо ийм хорлоо хийгээд байдаг. Энэ хорлоо нь бол айгүй тийм хүний бие Монголда энэ одоо чийг татдаг. Одоо монголчууд бүгд мэдэндээ энэ хорлооныг ер нь чийг татдаг ийм нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна да манайх. Эхлээд би нэг дээтэ бэлэм гэдэг нэг тийм аж ахуй байгуулсан юм л да. Тэгтэл одоо манай худалдаа өгч одоо бөөндөг улсууд маань зарим нь одоо гайхаад юу илээ танаа чинь одоо юу илээ их гайхдаг байсан. Юу илээ марчаад идэг байсан л да. Тэгэхээр ерөөсөө ер нь энийг нэг жаахан нэг арай нэг тийм богинохон нэг нэр болгоё гэж бодоод тэгээд бодсон. Ер нь нэр болгох чи хэцүүдэг шүү дээ. Энэ аж ахуйн нэгжийн нэр. Тэгээд ер нь багын нэр манай хүргэл хэлсэн. Ер нь та дажимаа өгч хичээл гэж. Тэгээд нэрээ болох юм байна. Ягаад дажим гэж их сонин содон байж болох юм байна гэж бодогдоод тэгээд хүн тогтоохож их амархан байдаг. Дажим гэдэг нь бол яг нэг дашним гэдгийг одоо товчлын юм шиг байна. Жоо хүүхдүүдийн өгсөн тийм нэг дашним гэж хэлж чадахгүй. Дажим. Одоо ч гэсэн би нэг жоо хүүхдэр хэлүүлж үтсэн. Энэ дашним гэж хэлж чадахгүй. Энэ дажим ихт нь айгүй амархан хэлээд байгаа байхгүй. Тэгээл энэ дажим гэж өгсөн. Цаашд бол одоо энэ
Тэлийн арал гэдгийг одоо энэ өөрөө л хиймэр их санагддаг. Одоо улс цаарай гарахгүй байна л да. Одоо энэ жишээ нь одоо энэ арлыг хийхэд маш олон төрөл манай энэ нарантуул зөвхөн нарантуулаар харж байхад нарантуул энэ хороол гэдэг харж байгаа энэ дэлгүүр ер нь их тэлээх зарж байна л да. Энэ монголчууд чинь тэлээ бүсэндээ сүс сүлдэн байдаг гэдгээр тэлээх авз үүдэг л да сольдог юм дээ. Тэгэхээр зэрэг яг нүдэнд тарагдахгүй маш их мөнгө бол урагшаа орсож байгаа л гэж боддог. За тэрийг энэ зогсоох үүднээс баггаж гисэн л хөв нэмрээ оруулъя гэж хитэн зорилго бодож явдаг та төлөв. Одоо манай нэг өөр Монгол найз нар бас нэг захиалсан юм байгаа. Тий. Энийг тэгээд ийм нэг хитэн цүнх одоо энэ дандаа эзэнтэй л дээ. Эзэнтэй цүнхнүүд тэгээд захиалганда явуулж байгаа нэг хитэн. Хаа нэг л хийн л дээ. Энэ бол үндсэн чиглэл нь бол миний чиглэл бүс тэлээ учраас тэр хамгийн гол нь одоо хүмүүс ингэдэг л да борлуулалт энэ борлуулалт нь байж тэр бизнес бол хөгждөг байхгүй юу гэж боддог би. Энэ жишээ нь одоо надад бол энэ цүнхний лангуу байхгүй учраас би цүнхийг бол их тэгж дагнаж хийж чадахгүй байна тийм. Миний анзаарснаар бол одоо энэ бол зарим улсууд бол хит гоё ганган гэж бас хүсдэг юм шиг байна. За ер нь бол миний аваад ингээд борлуулсан юм байж байгаа ингээд ер нь бол би зарагдаад байгаагаар харахаар зэрэг энэ ерөөсөө л чанар юм байна. Тэгээд худалдаа авагч одоо Монголын ард түмэндээ одоо маш их баярлж явдгаа хэлье да. Энэ дандаа Монгол бүтээтгүүнээ аваад дажийн брэндийг одоо сонгосон та бүхэнд баярлалаа. Аливаа үндэстний хөгжил дэвшил дотоодын үйлдвэрлэл түүнийгээ дэмжин худалдан авдаг иргэдээс хамааралтай. Тиймээс үндэсний үйлдвэрлэлд дэмжээрэй хэмээн уриалж байна. Хөдөлмөрч хүнийг амьдрал шагнадаг гэсэн сайхан үгээр энэ удаагийн нэвтрүүлгээ өндөрлөё.